Баярцгаана уу? Налагчуудаа хайр түгэе. Мэдшилгийн хүргэлтийн хамт олон маань энэ цаг мөчид төрсөн өдрийн баяр нь болж байгаа хайртай хань илүү баяда хэмээн хаяглаж үр хүүхдүүд болон гэр бүлийнхнийхэн зүгээс илгээсэн гинтийн бэлгийг уламжлахаар налах дургийн дулааны станц дээр хөрөлцөн ирээд байна. Хамтдаа дотгошоорч төрсөн өдрийн эзэнт гинтийн бэлэг барьцгаая. Сайн байна уу? Би уулзгаад дуудуулсан шүү дээ. Налагчуудаа хайрдаг үе. Мэдшилгийн үргэлт маань үргэлжлэлсээр энэ цаг мөчид ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар илүү байхыг зориг хүрэлцэн ирээд байна. Юуны өмнө энэ өдрийн минь төргий. Энэ сайхан эрхэм ахын өнөөдөр нэг л сайхан баярын өдөр болж байгаа гэдэг сураг дуулаад тэвэр дүүрэн бэлэгтээ ирлээ. Илүү хаа өнөөдөр 12 сарын 30 ямар өдөр вэ? Миний төрсөн өдөр. Хэдэн насыг зоогдож байна? 55. 55 нас. За тэглэгүй байх уу. Тэгээд мэдээч би баахан бэлэг бариад учиргүй бичлэг хийж байгаа болохоор ирсэн явдал маань бараг тодорхой байхаа гэж бодож байна. Тэгээд танд бас маш гоё гинтийн бэлэг ирсэн байна. Би тэг мэдчилгээгээ эхлүүлэхээс өмнө бас ахтай товчхон танилцмаар байна. Ер нь дулааны станцыг илүү авахгүйгээр төсөөлхийн аргагүй байхаа гэж бодож шүү дээ. Энэ байгууллагт хэд их жилдээ ажиллаж байгаа юм бэ? 35 дахь жил. 35. Тэгэхээр энэ цаг мөчид танд бас төрсөн өдрийнхтэй тохиолдуулаад гинтийн бэлэг ирсэн байна. За тэгээд ер нь явуулах хэвээр хүмүүс дэндүү их байгаа гэж бодож байна. Энүүгээр ажлынх нь араасаа бужигнаад л байна. Аль эсвэл эхнэр хүүхэд ч юм уу. Ер нь хаамжилж байгаа хүн байна уу тань? Манай гэр бүл бах уу? Гэр бүл бахаа л гэж бодож байна. За тэгвэл эхлээд дүүн бэлгийн өгөхөөс өмнө илүү баха нөгөө сэтгэлийн үгийг нь уншиж өгдөг штэ. Тэрийг нь хоёулаа маш сайн сонсъё. За тэгээд эхнэр хүүхэд мөн үү аль эсвэл өөр хүнээс үү гэдэг нь тэр цагт тодорхой болох юм шүү. Өр зүрхний минь хайрын эзэн өргөө гэрийн минь ноён нуруу үр хүүхдийн минь хангар сайхан аав болсон эрхэм хайртай хань минь чамда төрсөн өдрийн мэд хүргье. Туулж өнгөрүүлсэн амьдралын минь ноён оргил юм шүү. Тулж зогсох баган минь юм шүү. Тулгын гурван чулуу борсон гурван сайхан үрийн минь аав болж бидний төлөө үргэлж хичээж байдаг хайртай хань минь чамда хязгааргүй баярлаж явдаг юм шүү. Өнгөтийн орчлонд хансан жаргахта өөрөөсөө ч илүү гэр бүлийнхээ төлөө хичээдэгт хань нь баярлж явдаг юм шүү. Чамда төрсөн өдрийн мэндийг хүргье. Өөдсгөн байсан гурван жаахан уран одоо том охид хөвгүүд болцгоосон шүү. Амттай шимттэй аль болох бүхнийг нь өгөж өсгөж тэжигсэн үр хүүхдүүд нь өнөөдөр аавынхаа төрсөн өдрийн баярыг тохиолдуулан ушгыг гинтийн бэлгээр танд сюрприз барьсан байна. За тэгээд төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэе. Тэгээд дүүгийнх нь гарт маш гоё бэлэгнүүд байна илүү баха. Түүний хамгийн гоё нь болсон бас яг одоо эдэр 9 эхлээд явж байна. Тэгээд энэ цаг мөчид бас ажлынхаа малгайг түр тайлж таныг бас энэ сайхан гурван үрийнхэн сэтгэл шингэсэн бэлгийг тэргүүндээ гэрэлтүүлээсэй гэж хүсэж байна. Төрсөн өдрийн мэнд хүргье. Алладан кейін кешеберім жанәке жан жүрегім самғасам күш қуат демеуім Ам бурал орчлон хайртай сайхан аавынхаа үр хүүхэд болж өссөнд таны хөдөлмөрийн үр шимийг хүртэж өдөө зэрэгтэй бас мундаг том охид хүүгүүд болцгоосон шүү гэдгийг дайж хэлсэн. Бичлэгтээ онцгойлон хэлэхэд манай илүү ах чинь бас хөдөлмөрийн баатрын үр сад шүү дээ. Тэгээд алив сайхан бүхнийг үр хүүхэдтэй зориулж 35 жилийн тасралтгүй хөдөлмөрийн үр шимийг хүртэж хайртай үр хүүхдүүд нь хүндэтгэл үзүүлж байхад одоо гоё гэр бүлдээ хандаж үг хэлээ тэхүү. За хайртай хандаа өөр хүүхдтэй маш их баярлаа. Гол нь эрүүл байгаасаа би эрүүл байвал бүх юм болно. Тэглгүй яах вэ? Тэгээд аав хүн амьдралыг босгож ээж хүн өнгө оруулдаг юм гинлээ. Ах эгч хоёрын минь энэ сайхан амьдралын баталгаа болсон. Гурван сайхан үрд нь эрүүл хийх хүсье. Тэгээд ахтаа бас шинэ жилийн мэнд хүргье. Сайхан баярлаарай. За баярлалаа. тэрлигээ шуугаад 우린 цолонтой адунда мортсон үгэн хатууч цолон сэтгэлтэй өлчирхэгүй миний лавуда үгэн хатууч цолон сэтгэлтэй